Сайнбацгаана бүхэн сэтгэл чуулган гэрчлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад наран цэцэгч маань агуу бурхны хийсэн ажлуудыг гэрчлийн хаалцууд бэлэн болсон байна. Нарагчхаа гэрчлийг аялаа хаалцахын өмнө бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За нарагч маань бол бурхантай байна гэдэг одоо ямар их өөр юм бэ? Бурхан гэж төрөлдөж явж байсан үедээ хүн учраас тий энэ бас хоёрын ялгааг илүү тодор яриа гэд ярьж байгаа тий. Би бол одоо бас олон жилийн итгэгч. Анх бурхан дээр ирэхдээ бол бурхан бол яг өөрийгөө байдаг гэдгийг уул мэдрүүлчихдээ юм лээ. Анх эхлээд. Тэгээд яг ингээ бурхан байдаг гэдгийг мэдсэн хүн чинь ингээ холдоо явчих чаддгүй. Тэгээд би яг нөгөө өмнөх чуулганда явж явах цуглаанд явж байхдаа миний амьдралд бол тийм ч өөрчлөлт гарч байгаагүй. Харин ч бүр доошлсон байдаг. Тэгээд би чинь жинхэнэ бурханыг хайж явж байгаад нэг хэсэг бүр засралцсан бүр. Бурханы чуулганд яваагүй. Бараг 10 гаруй жил би бурханы чуулганд яваагүй. Тэгэд би бурханы чуулганд яваагүй гэж байхдаа гэхдээ л бурханыг жинхэнэ бурхан байдаг шүү л гэдэг миний зүрх сэтгэлд нэг хоногшоод үлдсэн бурхан байдаг гэдгээ мэдрүүлсэн нэг юм байгаад шүү дээ. Тийм учраас би бурханыг хайсаар л байсан. Хайсаар л байсан. Энэ Facebook одоо бүхэл юмар явсан дөө. Их хайсан. Тэгээд яг айлгаагүй чуулган юм аль нь зөв чуулган бэ гэлөө яг жинхэнэ бурхан гэж яг хий юм бэ бурхан үнэн гэж хаана гэдэг юм бэ яг бурханы үнэн яг нэг үнэн гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Тэгэд үнэн яг үнэн гэдэг нь юу юм блоо гэж би айгүйхан гэж ботдож залбирдаг байсан. Тэгээд бурхан яг ингээ нөгөө бас хайж байгаа хүмүүсийг юу ядл юм бэл л дээ. Чиглүүлж өгдөг юм бэл л дээ. Тийм тэгээд жинхэнэ бурханыг хайж явж байгаад нэг хэсэг завсарлсан байж ах хугацаанд би бурханыг хайгаалгаа шүү дээ. Тэгээд жинхэнэ бурханы сүмийг хайсаар явж байгаад хүмүүс ингэж байгаа. Та чи манаас сүмд ирэлдээ. Манаас сүмгүй ингэ яваад иж болохгүй штэ гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэр сүмүүдэд бас очиж үзсэн. Тэгэл яг жинхэнэ бурхан байгаагүй тэр үед бол тэгээд яг үнэн гэж юу юм блаа үнэн гэж тэгээд бурханы үгүүд орж ирэл гэдэг байхгүй юу? Жинхэнэ бурхан үнэн хаана идэх юм болоо гэж бодож явж байтал яг фэйсбүүкээр би зөндөө юмнууд ингээл хүмүүсийг сонсоол одоо Joy Mir лөө тэрийг сонсдог хэнийг сонсдог гэсэн гадна дотны заашруулгуудын тэгэл Дерек Призгог сүүлийн үед айгүйх сонсч ирсэн. Тэгэл нөгөөд ингээ хараад өрөөл гэл Дерек Призгог юуг хүртэл ингэж тавтаж хийж үзчихсэн. Тэгтэл болоогүй. Юу ч болоогүй. Миний амьдрал дээр юу ч болоогүй. Жинхэнэ тэгээд явж байтал жинхэнэ энэ бурханы энэ сүмийн юу орж ирсэн. Яг хаяг ажил нь гараад ирсэн. Юу н орж ирсэн. Facebook дээр нөгөөд анхлээд нөгөөд юугаар явж ирсэн шүү дээ. Онлайнаар явж ирсэн шүү дээ. Яг тэр үед онлайнаар орж ирсэн. Тэгээд би нэг хэсэг ингээ сонсоод явсан. Тэгээд энэ чуулганых нь яг үйл ажиллагаа нь хизээ болдгийм болоо гэж бодогдоод байж тал нэг удаа яг бүтэнсэн өдөр юу линк нь ороод ирсэн. Яг аюу гайхалтай бурхан тэгээд чиглүүлсээр явсаар хөтөлсөөр явал намайг энэ чуулган дээр авчирсан жинхэнэ амьд бурхан энд ажилдаг гайхалтай бурхан үнэхээр гайхалтай шүү гэд хэлмээр байна. Бүр магтах гоё өгч олдохгүй бурханы алдаршуул. Тэгтээ би өнөөдөр энэ алдаршуулаад сууж байгаа юм талархалтай. За эхлээд бурхантай очирсан. Тэгээд би сүм чуулганд хамрагдаг байсан. Гэтэл миний амьдрал дэшээ биш хань доошоо явж исэн. Энэний учир байгаад байна тийм үү? За тэгээд би маш удаан сүмгүй байсан. Тэр хооронд бол энэ сүм дээр тэр сүм дээр гэж найз нөхдөд нь бол дуудаж исэн. Очингууд биш байгаад байна гэдгийг бас мэдээд байсан. Ингээд суугаад залбирсаар байтал бурхан өөрийгөө байдгийг тий өөрлөгөө илүү хөтлөөд гаргаад ингээд чуулгантайгаа холбогдуулсан. За энэ чуулганыг яг та ингээд ороод ирэхэд тий одоо энэ чуулгантай холбогдоод ингээд эхлэх үед ер нь ямар өөрчлөлтүүд ямар мэдрэмж анхлээд нөгөөд юуг нь
хүн чинь зүрх мэддгийм бэлээ. Ааха. Яг таньдгийм бэлээ. Бурхныхаа үгийг таньдгийм бэлээ. Ааха. Тэгээ яг нөгөө бурхан яг энэ миний хайгаад байгаа юм энэ муу юм биш үү гэдэг тийм юу орж иж байгаа байхгүй юу. Тэгээд жинхэнэ энэ бурхных нь энэ сүмийнх нь үйл ажиллагаа нь хизээ хаана яваад идэх болоо гэж бодож итэл линк нь орж ирээд тэгээд бүтэнсийн өдөр энэ яг номлол нь явж хахад яг амьдаар сонсч ирсэн. Тэгээд энэ чуулганда ирээд бид баг 4 жил болох гэж байна. Тэгээд онлайнаар явж байгаад нэг хэсэг онлайнаар явж байгаад тэг нөгөөх яг үгийн сонсоод байсан чинь би яг төрөөгүй юм байна гэдгийг мэдэж авсан байхгүй юу. Ариун сүнсээр төрөөгүй юм байна. Би яг ариун сүнсээр төржиж жинхэнэ бурхантайгаа холбогдох юм байна гэдгийг яг номлолоос нь мэдэж авч байгаа байхгүй. Тэр жинхэнэ үг номлогдож штэ. Тэгээ тэр жинхэнэ үг номлогдож байгаа учраас тэрийг би яг юу яаж байгаа. Би төрөх ёстой юм байна гэдгийг мэдээд тэгээд юу яасан. Жинхэнэ ариун сүнсний төрөлтийг авч исэн. Гайхалтай. Тэгээд усан баптизмыг хүртчихсэн. Тийм. Тэгээд энэ цуглаан яг биетээр боддоор нээгдэх гэж байна гэж хаад маш их баярлж исэн бүр. Би ингээд сүмтэй болох гэж байна гэж айгүйх баярлж исэн. Тэгээд одоо би 4 жил болсон байна. Тэгээд анх эхэлж ирэхэд жинхэнэ бурхан байдаг гэдгээ надад бүр тодоос тод үзэгдэл өгж ингэж харуулж исэн. Үзэгдлийг одоо би бас хит удаа авч исэн юм байна. Энэ чуулганд ирснээр жинхэнэ бурхан байдаг гэдгээ үргэлж хүмүүст мэдрүүлдэг юм шүү гэдэг хэлмээр энэ тий. Баталдаг тийм баталдаг. Тэгэд үгээ батлаад бидний амьдрал дээр байгаа одоо бүхий л зүйлсүүдийг энэ Библиэлд гардаг бүхий л зүйлсүүд энэ чуулганд болдгий гэдгийг бүр ингээд нүдэрэ хараад сууж байгаа да үнэхээр талархаж байна. Тийм. Та ямар үзэгдэл үзчихсэн юм бэ? Би анх эхлээд бол цусны тусал үзчихсэн. Яг пастор би тэр үед яг юу яжсэн. Бүтэнсийн өдөр хавар эсэ. Хавар амар их цас ороод тэгэд би одоо яах вэ? Би ямаар л ингээд бүр ингээд цасанд ингээд машинууд боогдоод манайх чинь зүүн салаанд байдаг. Тэгээ нөгөө машинууд явхаа болоод тэгж яхад нь бистэй. За ямар ч гэсэн би очиж шүү гэж явсаар агаад зарим үед би өөрийнхөө бол би буцчих гээд байгаа байхгүй. Тэгтэл би очимоор байна гэд бодогдоод явж исэн. Тэгэхэд яг тэр өдөр цусны талаар хичээл орж исэн байсан. Тэгээд би яг нөгөө хоцроод орж ирсэн чинь орж ирээл сууж идэл яг пастрын хажууд юу цусны тусал тэр тусланых нь үзэсгэлэнтэй тэр гой бодтой юм бид харсан. Анх хэлж тэгж үзэгдлээ үзсэн. Нэг тусал тус юм уу? Тийм, нэг тусал цус мөртлөө айгүй гоё ингээ нэг шүүдрийн тусал байдаг шүү дээ. Тэр үзэсгэлэнтэй гоё тусал. Тэр тусыг би харж ирсэн. Тийм, тэгээд тэрнээс хойш бас хэд хэдэн удаа үзэгдэл үзчихсэн юм. Тийм бодтой тийм. Үнэхээр бодтой. Агил та бол цусны талаар номлол явж байгаа мэдээгүй. Тийм, мэдээгүйсэн. Тэгээд яг тэгэхэд бол бурхан яг чи үнэхээр ялаад ирсэн шүү гэдгийг надад ингээд мэдрүүлж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол тэр цусны талаар хичээлийг надад сонсохгүй гэж бас надад тэр саад иржсэн л юм бэлээ л дээ. Тэрийг одоо ингээд өнгөрсөн хойно хүн ер нь ингээд өнгөрсөн хойно юм ингээд бодоод ахаар зэрэг ингээд ухраагаад ботхоор айгүйх ингээд тэгжсэн юм биш үү бурхан яг тэгсэн биш үү гэдгийг ингээд айгүй тод харуулдаг юм бэл дээ. За жинхэнэ итгэгч хүн гэдэг бол ерөөсөө Иесусийн цуснд итгэж найдаж, Иесусийн тэр хүчрхэг цусыг авч хэрэглэж, ялж амьдрах боломж байдаг тийм ээ. Тий. Тэр үнэхээр гайхалтай. Тэр номлолч үнэхээр гайхалтай байсан. Тий. Тэр их том нууцуудыг тэр нууцуудыг тий. Гайхалтай яаж хуваалж байсан тий. Тэр цусыг яаж ашиглах юм? Цуснд ямар хүч байдаг гэдэг бүгдийг үнэхээр гайхалтай номлол байсан. Тий. Тэгээд үнэхээр өөрийгөө мэдрүүлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш бол одоо үнэхээр энэ цуглаанд бол олон хүмүүсийг ч харж ийн
харсан хүмүүс нь ч ярьж гин, гэрчилж гин. Үнэхээр гайхалтай юм. Тэгэл жинхэнэ амьд бурхан байдаг гэдгийг л үнэхээр энэ чуулганд харуулж байгаа шүү. Харуулж мэдрүүлдэг. Тэгэд ирсэн хүн болгон мэдж байгаа. Тийм, бурхан амьд үнэхээр бидний донд гайхалтай одоо ажиллаж те биднийг эдгээд чөлөөлж эрх чөлөөнд гаргаж өрчсөөр байгаамаа. За одоо бидний сайн сайхнаа яриад бол үнэхээр барагдчихгүй их зүйлс бол байна. Энэ талаар бол ялтчгүй бид эхэнд нь үннийг харчаад те энэ гайхамшиг донд орчоод үннийг харсан гэж итгэж мэхлэгдэж аваа ийм итгэлийн ханд усс байдаг иргэн тойронд маань тий маш их олон биш. Одоо ерөнхийдөө Монголын масс итгэгчид бол энэ мэхлэлт дунд л явж ин л да. Төөрцөн бодолцсон. Тааж тэнд дунд бас байсан. Бийж бас тэнд дунд байсан. Тийм учраас би энд үнэхээр жинхэнэ бурхан байдаг газрыг олоод мэдээд ирсэн байна. Тийм учраас ах дүүнрээ жинхэнэ энэ бурхан байдаг газрыг хайгаарай. Тэ? Хайсан хүнд олддог бурхан шүү гэдгийг л хэлмээр энэ тий. За ингээ мэхлэгдэд байснараа яг вэ гэхээр за таны төгсгөл ямар байх вэ? Хэд хэдэн асуултыг бас хүн тавьж болно тий. Төгсгөл чинь ямар байх вэ? Отоо амьдарч байгаа амьдрал чинь ямар байна? Бурхантай гэд ярьдаг боловч үнэхээр бурхныхаа тэр амьд байдлыг харж чадчихэв үү? Ариун байдлыг нь дуурайж чадчихэв үү? Тий? Таны сумжуулган дээр бурхан үнэхээр ажиллаж таныг эрхчлөнд гаргаж гин үү? Та ерөөлийн хүртэгч нэгэн байж чадж гин үү? Тэ? Бурхан сайн гэдэг. Тэр сайныг харж үнэхээр чадж байгаа мó гэд хэд хэдэн асуулт тавьж болно л да итгэгч хүн болвол тэ. Үнэхээр шалгахыг гэвэл би үнэхээр бурхантай байна уугүй байна уу гэдгийг мэдхийн тулд тэ. Гэтэл бол хүм мэхлэгдээд нэг зүйлд үнэн гээд ингээд итгээл тэрний цаанаа бол бас л сүнслэг маш том хүлээсүүд явж л байдаг л да. Тэ. Ингэсэн үедээ бол юугаж олж хардггүй юм бэлээ л дээ. Харахгүй. Тий, хардггүй юм бэлээ л дээ. Яг тэр дунд орцсон үед бол яг яагаад яваад байгаач мэдгүй би аврагдсан л гэж явдаг. Тий, би аврагдсан шүү гэж явж байгаа болохоос яг жинхэнэ миний амьдралд бодтойгоор өөрчлөгдөж гин үү? Миний амьдрал жинхэнэ бурхны хуруу орж ирээд ажиллаа хийж гин үү гэдгийг мэдгүй л явдаг юм байлээ. Мэдгүй төөрсөөр бүдэлсээр л явсан. Би ч гэсэн тэгэл жинхэнэ би Есүст итгэсэн. Би аврагдсан гэж л явсан шүү дээ бас. Тийм энэ бүхэн чинь жинхэнэ амьд бурхны ариун сүнсээр хилэгдэж байгаа үгээр дамжуулан өөрчлөлт ирдэг. Өөрчлөлт энэ жинхэнэ цэвэр номлол ажиллаж байгаа газар л тэр өөрчлөлтүүд ирдэм байлээ гэдгийг л хэлмээр байна тий. Тий, одоо ингээд жишээ нь одоо бидний эргэн тойронд би сонсож байна, харж байна. Манай сүм зөвөө. Танах зөв буруу юу гэл ингэж ярих гал тий. За тэгвэл би болж байна. Миний сүм бол зөв. Гэхдээ танах юу гэдэм бэ гингүүд. Одоо өдөр болгон хичээл цаана гээл явдаг. Тэ баг өөр хүүхдүүдтэй ингээл дараа болдог. Хилээд ойлгохгүй. Үгүй та ядарч ин та настай хүн байна ингээд энэ тий. Тэгтлээ одоо өдөр болгон ингэж ямар юмныхаа хичээлийг заагаад байдгийг. Тэгээд яг амьдрал дээр нь өөрчлөлт байна уу гэхээр юу ч өөрчлөлт байхгүй. Тэгэж их одоо бурхныг судалсан сурснараа бол одоо их бүр их гоё болсон баймаар тий. Гэтэл тийм биш л жишээг би зөндөл байгаа тийм. Тийм миний амьдралч байна. Эргэн тойронд байна. Тэгээд яг жинхэнэ бурхан ажиллаад байгаа мó гэхээр бурханы үгийг бүр ингээд чэйжлээд байгаа байхгүй юу? Чэйжлээд өдөр шөнөгөө уншиж гин, чэйжилж гин. Тэгээд тэр үг нь ажиллаа хийж гин үү? Тий? Тэр гэдэг чинь л хамгийн чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь тэр үгийг гिचнэ нөгөө Библиэл дээр байгаа штэ. Үг үсгийн хуучралдаар амьдрах юм бол яана гэсэн тий. Тийм учраас үг үсгийн хуучралдаар л амьдраад байгаа байхгүй тэр хүмүүс бол. Харин жинхэнэ ариун сүнсээр хилэгдэж байгаа үг бол жинхэнэ боддоор хүний амьдралыг өөрчилж чадчих. Тий гэдгийг л хэлмээр байна. Амен. Тий. Одоо би эзэнтэй л гэдэг.
Тэгээд эзэнтэй хүн ч бас арайч ингэж амьдрдаг юм аа. Манай эзэн гэсэн манай эзэн тэгсэн гэл ингэж маш ярьдаг л да. Тэгээд үнэхээр эзэнтэй хүний амьдрал биш. Амьдралыг бол өөрөө үзүүлээд байгаа ойлгодгүй. Гэхдээ яг энэ талаас нь үгүй эзэн гэж чи үнэхээр ярьж байгаа бол эзэн ингэж ажилдаг, тэгж ажилдаг гингүүт бас тодорхой хэмжээгээр нэрийн юу лээ гэдэг асуултыг тавиад ингээл иргэдэг тохиолдол хүртэл байдаг тий. За тэгээд одоо энэ бүгдийг хүлээж авах ахгүй ч одоо таны сонголтын асуудал тий. Тэгэхээр бол үнэхээр бурхантай би үнэхээр эзэнтэй гэж байгаа хүн болол бурхан доторх бүхий л тэр сүнслэг хангамжуудыг хүртэж тэрнийг хэрэгжүүлж ил гаргаж тий амьдралдаа хүрсэн зүйлээ хэрэгжүүлнэ. Тэгээд тэр нь өөрөөс нь харагдчихдаг. Ийм одоо хэрэгжүүлэлт ийм эрүүл дүүрэн амьдрал уг нь байгаад байгаа маа тий. Жинхэнэ нэр бурхан ажиллаж байгаа газар, бурхан ажиллахгүй байгаа газар гэдэг чинь хоёр өөр тис өөр харагдаад байна шүү дээ. Одоо амьдрал тэгээд хүмүүсийг яг үргээж байгаа, ойр тойрноо үргээж байгаа. Одоо Есүсийн нэрийг барьсан мөртлөө амьдрал нь өөрчлөлтгүй учраас тэр хүмүүс ах дүү нар нь бол бүр Есүс гэхэр үзэн ядчих шүү дээ. Тийм амьдралууд зөндөө байгаад байна. Тийм учраас жинхэнэ бурхан амьдараа ажиллаж байгаа газрыг бол харах юм бол ах дүү нар нэрж шүү дээ. Тийм бодтой жишээнүүд манай чуулганаар дүүрэн байна шүү дээ. байна. Тийм учраас хүмүүс бас нэгийг бодож ухаарах цаг нь ирж байна. Тийм байна. Та одоо ярилцлагынхаа эхэнд би нэг удаагийн номлол дээр ариун сүнсээр би төрөөгүй юм байна штэ гэдгийг ойлгосон гэж байна тий. Тэгэхээр ариун сүнсээр төрнө гэдэг тэр цагаас хойш ер нь өөрчлөлтүүд тэр нэг жинхэнэ өөрчлөлтүүд гарч эхэлдэг тий. Сүнслэг ажлууд илүү одоо түлхүүгээр тий ихээр мэдрэгдэж хийгдэж өөрчлөлтүүд ирсэн болоо да гэж бас бодож байгаа хгүй тий. Тэгэхээр ариун сүнсээр төрнө гэдэг ямар чухал юм бэ? Айгуу чухал. Төрөөгүй хүмүүсүүд ер нь тэгэхээр олон байдаг бах нэ. Та аль хэдийн итгэцэн би болцсон гэдэг 10 хэдэн жил би тэгтээ зүгээр яг надад нэг сүнс хэрэгтэй байна да гэл ингээд баптизм хүртчихсэн би бүр. Тэгээ баптизм хүртгээд яаж хүртсэн бэ гэхээр миний толгойг л угаасан. Болохуулаагүй. Тэгээд 2 3 дуулж өгчээсэн. Надад тэгээд гимшилж байгаагүй. Ер нь хүн гимших чухал. Хүн гимшлэр дамжуулан угаасаа хүн өөрөө савж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бидний сав чинь дүүрсэн гим нүглэр дүүрсэн байдаг. Тэгээд гим нүглэрээ дүүрсэн учраас гим нүглээ бид нэр багсгаж яж ариусыг авна шүү дээ. Аавны зүйтэй ер нь тэгээд ингээд ботсон ч гэсэн хар ухаанаар ботсон ч гэсэн тийм зүйтэй дүүрсэн савн дээр усгийг үл халал гоожоод тэр чинь үлдэхгүй шүү дээ. Тэр лөө орохчгүй шүү дээ тий. Тийм тэрүүн шиг бид нар гимшиж ингээд гимшиж гимээ улаан хүлээн зөвшөөрж энэ савчин бас ингээд багсаж тэгээд ариун сүнс орох орон зайг гаргаж ирдэг юм байна гэдгийг тэгээд яг ариун юу яаж хад баптизм хүртэж хагаад би гимшиж байгаагүй гимших гэдгийг ч баг мэддэггүй л явсан мэддэггүй итгэж ирсэн баг тий тэгээд яг би гимшчин гэж хэлж байгаа боловч чин зүрхнээсээ гимшин гэдэг чинь бас нэг өөр шүү дээ. Тэр бол ариун сүнснээс ирдэг. Гимшил өөрөөс нь өгөгдөж гимшдэг зүйл бас байдгийм билээ. Тэгэхгүй болохоор би л гимшиж гэж хэлж байгаа боловч тэгэл гим нүглээ эргэл үлддэг. Би гимшиж байна бурхан минь би тийм гим хийцэн шүү гэл хэлээл тэгэл эн чинь юу яах юм бэ гэдгийг гим нүглээсээ ингээл болчих юм байна гэж ойлгож явсан байгаа хгүй юу. Тэг чин дүнгэж өнгөцсөн байгаа зү. Тэгээд жинхэнэ зүрхнээсээ гимшил гэдэг чинь жинхэнэ бурхнаас ирдэг гимшил байдгийм билээ. Тэгээд угаагдах хэрэгтэй юм билээ. Гэт бүр тодорхой энэ бол яг жинхэнэ амьд үгээр л дамжиж ирдэг зүйлсүүд байна. Тий. Түүнээс бол одоо гимшчлэг одоо холимог номлол гэж яриад байгаа шүү дээ. Манай чуулганыхаа ер нь холимог номлол гэж ярьдаг болсон тий. Тэр холимог номлол дээр болоод ямар ч гимшил ирдгүй юм байлээ. Гимшилж ирэхгүй, өөрчлөлт ирэхгүй тий. Тийм учраас энэ чуулгануудын өөрчлөлт ирэхгүй байгаа нь энтэй л холбоотой.
Энэ чуулган дээр өөрчлөлт ирээд байгаа. Бас л цэвэр үгтэй шууд холбоотой. Цэвэр үг ариун сүнсээр номлогдож байгаа. Цэвэр үг хүнд ирэхээр зэрэг ухаарлыг өгж гин, гимшлийг өгж гин. Тэгжээж цэвэрлэгдэж штэ. Тэгээд ариун сүнсээр төрсөн бол бүр жинхэнэ сүнсэндээ энэ тэр хилэгдэж байгаа үг сүнсэнд маань хүржээж сүнс маань цэвэрлэгдэх, дотроосоо ариусгагдах гэдэг юм чинь явагддаг юм байна. Тэгэхгүй л бол нэг зүгээр л өнгөцхөн явдаг юм байна дөө. Ер нь л бурхантайгаа уулзаагүй л явдаг юм байна. Ерөөсөө учраагүй. Тийм, учраагүй явдаг юм билээ. Зүгээр л Есүс гэдэг нэрийг л сонссон. Есүс 3 хоногийн Есүс бол аврагч юм байна гэдгийг аврагч гэдгийг нэг мэдчихэж байгаа. Тэгээд жинхэнэ ариун сүнсэл биднийг холбож өгч штеп бурхантай. Тэр зүйл байхгүй учраас яаж ч бурхантайгаа уулзах вэ? За тий. Тэгэхээр бол одоо бол бурхантай байгаа, бурхан удирдах байгаа сүмчуулган гэдэг бол өөрөө бүхий л ажлууд нь маш сүнслэг. Одоо итгэгчд нь хүртэл ингээл үзэгдэл үзэж болж байна. Тэ? Одоо тэр итгэл чөлөөлтүүд сүнслэг ажлууд ямар боддоор хийгдэж байна, тэ? Ингээл хүмүүс нь өөрчлөгдөөл өөрчлөгдсөн тухайга яриад бусдад сайн мэдээ хүргээл маш ингээд итгэвтэй нэг юм галзуутай амьдрал байна шүү дээ, тэ? Жинхэнэ галзуутай амьдрал байна. Би одоо энд ирснээрээ маш их олон өвчнөөс эдгэрж байна. Тийм. Тэгээд маш их сүнснээс чөлөөлөгдөж байна. Энэ бүгд чинь жинхэнэ бодтой биш үү? Бодтой л миний амьдрал дээр ажиллаа хийж шүү дээ, тий. Одоо жишээлбэл миний цагаан мах гардаг. Цагаан мах гараад ингээд цус алддаг гэсэн бүр. Доошоо ингээд яг ингээд биений юм ирж байгаа юм шиг цус алдна. Тэгэл хүндрэхээр зэрэг аюу хэцүү шттэ. Тэгэл одоо нөгөө чин гарчин гээл хүндрэхэд хүртэл амар төвөгтэй айцтай ч юм уу одоо тийм байдаг гэсэн бол энэ маань арилцсан байна. Одоо бүр ингээд ив ирүүл болцсон байна. Тий. Үнэхээр олон өвчнөөс эдгэрсэн би бол одоо бас ингээд биеэр юм туурдаг тэр өвчнөөсөө бас эдгэрсэн байна. Жишээл бол ингээд зөндөө юм байна уу? Тий. Тэгэл жинхэнэ ингээд эдгэрээд чөлөөлөгдөөд ирэхээр хүний дотроосоо цэвэрлэгдээд чөлөөлөгдөөд ирэхээр зэрэг хүний нүүр царай хүртэл гэрэлтдэг юм билээ. Энэ бүгд бол жинхэнэ бодтой амьдрал байна. Бодит энэ чуулган дээр явагдаж байгаа зүйлүүдийг бид нар ингэж гэрчилж байгаа да үнэхээр талархаж байгаа бурхан алдарш шухалдаг. Амен энэ бүгдийн гайхалтай нөөцлүүдийг хийж бидний дунд оршсаар байгаа гайхалтай эзэн үнэхээр алдарш шухалдаг тий. За саяхан нэг номлын үеэр та бас нэг үзэгдэл аваад одоо сүмийнхэнтэй хаалцчихсан. Энийг бас ягаад одоо энэ удаад дээдглийнхэн төстэй хаалцж болохгүй гэж. Тий штэ. Үнэхээр гайхалтай бурхан бол үнэхээр энэ чуулган дээр ажиллаад явж гинэ гэдгээ бүр ингээд том рууна надад үзүүлсэн. Тий. Яг энэ чуулган дотор ингээд алхаж байгаа байхгүй юу? Үзэгдэл. Тий. Тэгээд яг ингээд бэлхүүсэн яг энээс доош харагдсан бурханы ингээд айгүй том хүл ингээд яг ингээд цав цагаан нэг өмсгөлтэй. Тэгээд ингээд алхаж байгаа нь харагдсан. Тэгээд алхаж байхдаа яг хүмүүсийг чин зүрхнээсээ гимшиж гин үү гэдгийг ингээд гимшиж байгаа хүн болгоны хажууд очиж байгаа байхгүй юу. Тэгээд алхаж явахдаа яг гимшиж байгаа хүний хажууд хараад зогсоод чин зүрхнээсээ гимшиж байгаа хүний шүү те. Чин зүрхнээсээ гимшиж байгаа хүнийг харж байгаа. Чин зүрхнээсээ гимшээгүй хүний хажуугаар ингээд шууд алхаад өнгөрч байгаа. Тим үзэгдлийг харсан. Тэгэд чин зүрхнээсээ гимших гэдэг ямар чухал вэ гэдгийг харуулж ойлгуулсан. Үнэхээр тий. Үнэхээр гоё. Жинхэнэ бодтой шүү. Манай чуулган дээр жинхэнэ бодтойгоор бурхан ажиллаж байна гэж хэлэхээр үнэхээр тий.
Бурхан үнэхээр бидний дунд байгаагаа хэн нэгэнд маань тий үргэлж харуулдаг тий харуулдаг, ингэж бидний итгэл өсдөг. тий Байнга өөрөө ингээ хамт байгаа, бүр чуулгантайгаа ажиллаж штэ. ажиллаж байгаа зү ингээд Тэгээ зүуд нойроо ярьж байна. Бидний алдаа оноог сануулдаг, харуулдаг. Тэгээд зүгээр нэг харуулад ингээд нэг юм яллаа л тэгсэн гэж хичлээд ингэдэг бишээ. Бурхан бол жинхэнэ бурхан бол жинхэнэ хайр юм. Бидний санаагүй те мэдхгүй зүйлсийг харуулад тэндээс чөлөөлөх хэрэгтэй байна, ингэх хэрэгтэй байна. Тэ? Ингэжээ цаашаа явна. Эсвэл энийг ерөөсөө ингэж оролцуулахгүй байх ёстой гэдэг хаалтыг ч хүртэл бурхан өөрөө тавьдаг те. Зарим тохиолдолд ийм бас нэг талаар хайр гэж байгаа боловч бурханы хайр бодод нялцхандгүй хайр тийм шулуун шууд тийм гайхалтай үнэн хайр тийм ямаа ингээд чуулганаа бол үргэлж өөрөө хөтлөн дагуулж явж байгаа тий биднэрт мэдүүлсээр тий за ингээд үнэхээр бурханы ивэлийг хүртэж бурханы гайхалтай дуу үзэгдлийг хүлээж авч бидэнтэй хуваалцдаг нарагчтай баярлалаа тий бас тэгээ энэ бүгдийг нарагчид бас зориулж үзүүлдэг нь бас бурхны ямар нэгэн төлөвлөгөө байж болох юм а тий. Тэгээ чуулганы нэг хэсэгт л угаасаа үзүүлэн гэсэн байдаг яг л Библийн дагуу тий. Жинхэнэ Библийн дагуу бүх зүйл Библийн дагуу энэ чуулган дээр ажиллаж байна. Тий. Христийн бие байна гэдэг бас нэг өөр асуудал яригддаг. Энэ бүгд одоо маш нарийн одоо дэлгэрэнгүй яригдах асуудал л да тий. Чуулганы нэг бие болоогүй хүмүүсүүд ч байдаг. Тий. Тий яг тэгэл бурхныг харж эрен хайсараад бурхантай ойртох тусам одоо чуулганы бүгдээрээ л нэг бие байхын төлөө болохын төлөө л одоо явж байна л да тий. Тий. Энэ одоо угаагдаж цэвэрлэгдэж санаа нэгдэж сүнс дотор нэгдэжээж бол одоо биеэрээ дамжуулан бас бурхан ажилдаг тухай энэ удаад бид гэрчлээ хаалцж байна тий. За нэмж хэлэх зүйл байна уу мэдээж одоо сүмийнхаа гишүүдэд болон бурханд хайртай арт түмэнд хандаж хэлхийг хүсэж байгаа зүйлээ сүүлийн хормыг танд үлдээж байна. Би магадгүй ямар нэгэн зүйлийг асуугаагүй байх вэ те. Энийг би нэг тодруулаад хэлчмээр байна гэж байгаа зүйл байв. Ер нь боддоор чуулгандаа ажилдаг гайхалтай агуу бурхан гэрчилж байгаадаа үнэхээр талархтай байна. Тэгэд ер нь хүн чин зүрх сэтгэлээсээ жинхэнэ бурхнаа хайх тэгэд чин зүрхнээсээ гимшил айгуу чухал юм байна л гэдгийг айгуух ингээд энэ ойрын үеүүдэд бүр илүү ингээд жинхэнэ үнэн байх л хамгийн чухал юм байна гэдгийг л илүү ойлгоод явж байна. Илүү үнэн байх юм сан жинхэнэ бурхантайгаа жинхэнэ бурхан ер нь л үнэн гэж байгаа шүү дээ тий. Тэгэл үнэн байх чин зүрхний үнэн байх л хамгийн чухал юм байна л гэдэг илүү их ойлгоод байгаа. Тэгээд хүмүүсээ нэгэр жинхэнэ бурхнаа хайж байгаад гимшил жинхэнэ бурхандаа хандаж залбираараа гэж хэлмээр байна. Тэгээд хайсан хүнд олддог бурхан шүү л гэж хэлээ да. Тийм тий. Амен. Амен. Тэгэл миний амьдрал бол одоо үнэхээр гайхалтайгаар өөрчлөгдөж байна. Өстой 360 градус өөрчлөгдсөн байна гэж хэлмээр байна. Тий. Гайхалтай. За, ер нь бол 3 жилийн итгэлийн амьдрал тий. Ханаас эхэлсэн, яаж олсон. Тэгэл одоо энэ донд бурхан ямар бодтой ингээл юм сонирхолтой түүхүүд юм мэдээж хуваалцж байна л та. За энэ жилийн хувьд те та энэ одоо том үйлчлэлүүд боллоо. Энэ нэгвэр тань дээр ямар ялалт, ямар өөрчлөлт бас ирсэн юм бэ? Гайхалтай өөрчлөлтүүд маш их байгаа. Энэ үнэхээр том үйлчлэлээр дамжуулан санхүүгийн хараал, санхүүгийн талаар аюу гой юу боллоо шүү дээ. Чөлөөлт боллоо шүү дээ. Санхүүгийн хараал туслах. Санхүүгийн хараал үйлчлэл тий. 3 удаагийн үйлчлэл болсон. Энүүгээр дамжуулан миний амьдрал дээр байсан маш цөлмөгч ажиллаж исэн энэ бүх хараалаасаа таслагдсан. Тий. Таслагдаад одоо байр савтай боллоо, унаад хэрэгтэй боллоо. Энэ бүгд чинь гайхалтай бурхны ивэл юм да. Тэгэлгүй байх амин. Энэ бүх хараалаасаа таслагдсан учраас энэ хараал чинь бидний өв уламжлалыг ингээд дамжаад явж идэг сүнслэг хараал байдаг юм байна. Маш бодтойгоор ажилдаг. Маш бодтойгоор ажилдаг. Энэ бүхнээсээ салж байгаа салсандаа үнэхээр талархаж байна. Амен.
санхүүгийн хараалт санхүүгийн миний хараалт, дээр ажиллажсэн тийм үү? Миний Таны дээр гэр ажилласан орон тийм гэр орон дээр одоо өвөө өмөө элен цолонц дамжин орж ирсэн энэ бүх санхүүгийн хараал бидний ингээд үе үеэр нь дамжаад явж идэг хараал идэг шүү Аха. дээ. Энд чинь одоо тань дээр тасарсан Тий. байна. Магадгүй та мэдгүй байсан бол таны үр Үр хүүхдүүд хүүхд рүү явна. явж л байсан Тийм баг. тэгэл угаасаа л явж байгаа шүү дээ. Аха. Тий. Одоо энэ бүгдээс Тэр бүгдээс таслагдсан да үнэхээр талархтай. тэр хараалууд тасраад хараалууд тасраад ерөөл рүү орсон. Амен. Ерөөл рүү орсон. Халелуя. Ямар гайхалтай юм бэ? Тий. Жинхэнэ бурхны ерөөл рүү алхаж орсон. Да үнэхээр Ийм сайхан жил байлаа тий. Үнэхээр энэ 25 он гайхалтай жил байлаа. Амен. За тий энэ жил гайхалтайгаас илүү энэ жил Тий. бурхан гайхалтай Гайхалтай ажиллаа, ажиллаа, тий. Ер нь тэгэл жил ингээл явсаар хагаад энэ жил бол бүр том ерөөл рүү оролцсон шүү дээ. Тийм дээ шүү дээ Тий. тий. За тий эх оны талаар ч гэсэн бурхан Тий. дахиад одоо бидэнд тийш Тийш зүйлгээ өгсөн. өгч тий энэ жилийг эх жилийг яаж давамжуулах уу? тий. Ямар бэлтгэлийг хангах хэрэгтэй вэ гэдэг нэг гайхалтай нууцудаа илчилсэн. Илчилсэн. Ийм одоо ерөөл дүүрэн эхэлж байгаа да. Бид үнэхээр талархтай байна тий. Амен. За Өөрөөсөө дотроосоо ч гэрэлдэж Тий. тий. Үгүй дээ. Амьдрал маань ч ингээд өөрчлөгдөж Тэглгүй яах юм бэ? Махан бие дээр хүн эдгэрлийг авна гэдэг бол гайхалтай зүйл. Үнэхээр гайхамшигтай. Одоо сүнслэг тэр хүлээсүүд тасарч гавгүй хэмжүүд тийм үү? Оюун ухаандаа хүлэгдсэн байдаг асуудлууд хүртэл Маш тасарч бид нар мэрэгчлэн талхна гэдэг бол өөрөө ханаас ч олж авдаггүй тэр их амар тайван тэр их баяр хөөр аз жаргал тий. үнэхээр Энэ сүнслэг зүйлсийн учрыг бол одоо ганцхан бүхний сүм чуулган дээр бол шийдэгдэх боломжтой байгаа тий. Үнэхээр шийдвүлсэн байна. Шийдвэл болоод байна тий. Шийдвэлсээр байна. Шийдвэлсээр байна тий. Бурхныг орж ажилуулад гайхалтай дөрвчлөг бурхны сайн сайхныг амсаж тэгээ амссан тухайга бусдад бас гэрчлэл болж хаалцсан таныг эзний ивэл улам мэлгээр дагаж тий. Улам бэлхэм дүүрнээр өрөөгдөх болтугай. Амен. За Бурхны бурхны хүлээн авч байна. тий амен. Бурхны гайхалтай үйлчлэлийг олонд түгээж дэмжихийг хүсвэл тийм ээ бидний доор гарч байгаа энэхүү дансанд та өглөө өргөж бурхны үйлчлэлийг дэмжих боломжтой шүү гэдгийг нь удаад хэлээд тий. Дараагийн гайхалтай гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.